Номын баярын 30 дахь удаагийн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд өдөр бүр уншийн уриатаагаар эхэллээ. 3 өдөр үргэлжлэх Номын баяр нь уншигч, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг нэг дор цуглуулдгаар онцлогтой. Хэвлэн нийтлэгчдийн зүгээс өргөн хэрэглээний барааны үн өссөн ч ном тохиомлын үнийг нэмээгүй хэллээ. Гисэн хэдий ч цаасны үнийн өсөлт болон бусад зардлын дарамт салбарын өмнө сорилт тусныг ярьж байна. Энэ жилийн Номын баярт дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, их зохиогч болон номын санчид оролцож байгаа өгөөд 50 гаруй мянган уншигч хүрэлцэн ирсэн байна. Тэд өөрсдөө тулгарч буй асуудлуудаа ийм бидэнд учрууллаа. Аялын ном 65 сар гэж аялсан. Тэгэл одоо 78 49 хүрэх гэж байна. Тэгэл аялаад ноддын хөтөр аялж явж байгаа. Тэгээд манай энэ хүүхдүүд авчгаа энэ сайхан ном бичсэн. За яг үнэнгээ хэлэхэд ямар байх ёстойг одоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэг ном зараад би бол нэг хэл мах худалдаж авч чаддгүй. Тэгээд нэг номын үн бол бүтгэхдээ цаанаа өөр өртгүүттэй байдаг. Хэвлийн зардал, тэгээд нөтийн 10%, татварын 10% гэх мэтийн. Тэгээ энэ бүхний дараа гар дээр ирдэг мөнгө нэлээд бага л да. Тэгээд нэлээд олон жилийн турш номын салбарын энэ салбарыг нөөтөөс чөлөөлүүлэх одоо хүсэл санаачлаг хэдэн соёлын амжилт 3 сайттай болчоо бүх хугацаанд л тавьж ирсэн. Тэгээд амжилттай болохгүй хэвээрээ байна. Махтай адилхан цаасыг ийм хэцүү болно гэж бодсохгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь бол харьцангуй асар их өсчлөө тий. Тэнгүүт ганц бараг өсөөгүй зүйл бараг номын салбар болж байлаа тий. 20 мянган төгрөгөөр л тогтоод шүү дээ тий. Тийм. Одоо ингээд хүмүүсийн номыг харах юм бол 25 л байгаа да. Тэр нь 30 руу төхүүлж хүн байхгүй дээ. Яг л бид нар ингээд нэг кофег 20 мянгаар авч ууж болоод байгаа юм. Ном 20-оор авах гэр үнэтэй санагдаад идэг тийм хандлагын хувьд гэх юм уу, үнэлэмжийн хувьд, чухлын дарааллын хувьд аягүй сонирн байдал орчод байна. Ийхүү Номын баяраар 80 настай аялагч буураагаас эхлүүлээд 8 настай балчруу хүртэл бичсэн номоо бариад оролцож байна. Уншигчдын хувьд ч юм уу адил энэ жилийн Номын баяр өргөөжтэй сайхан болж байна гэж хэллээ. Цайгаа уух хоорондоо ч юм уу тэгээд нэг чөлөө цагтаа ингээд суугаад босоод тэгээд ном уншихгүй өнгөрөхөөр нэг юм дутуу юм шиг санагдаад байдаг. Мөн Номын баярын үеэр бүх номыг 5-аас 60% хямдралтай худалдааж байгаа өгөөд цоо шинэ болон олдоц багтай ховор номуудыг нэг дөрөөс худалдаа авах боломжтой гэдгийг онцолж байна. Номын баярын үйл ажиллагаа 3 өдрийн турш үргэлжилж уншигчдын номын хэрэглээ, соёлын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм а.